бас юу хийсэн бэ гэхэлэр дүүтэйгээ хамт нэг юм уусан. Тэр нь тэгэхээр бидний иммун систем буюу дархлааны системийг дэмждэг кофе хийж үзсэн. За тэрэнд нь миний тэр хийсэн иммун системийг дэмждэг кофенд юу орсон бэ гэхээр гинжер, тэгээ миний хонгор, ломен орсон байдаг юм. Дээрээс манай дүү өөртөө ананастай матча хийж уусан байгаа. За тэгээд пис өөрөө хий. Чи өөр дээр За ингээд бид нэр матчагаа хотгох энэ хулсан багсаа бүлээн усан халуун бүлээн усанд твтээгээд бэлтнэ. Тэгээ утгах аян маань өөрөө юм хүнхэр нэлээд гүн, тэгээ жоохон утгахад эвтийхэн том аян байвал зүгээр. Эсвэл юм хотгодог өөр юмнууд байдаг. Тэгээд нэг ойролцоогоор 2 албаг, 2 амны албаг, цайны албаг матча хийн. Энэ нь болохоор нэг 2 грамм юм уу тэр хавцаа. Тэгээд тэрнийг энэ шүүрэндээ хийж жижигхэн ширхтээ болгоод олон бүндгэргүй болох зорилготой. Ингээд хийчин тэгээд ойролцоогоор нэг 30-аас 60 мл ус хийгээд яг энэ дэр манай дүү бараг 1 минут шахуу гутгсан байлээ. Тэгчээд нэг 200 за 180 мл ийм ананасны шүүс цааш аяанда хийгээд тэгээд нөгөө түрүүний гутгсан ногоно хийсэн байдгийн. За одоо болохоор нэг дархлаа дэмждэг кофегаа хийж байна. Ер нь бол 200 грамм кофегаа бутлаад хийгээд энэ дэр нөгөө яг тэр өмнө хийсэн юмнуудын бичлэгийг хийхээ мартчихсан. Тэгэл мэдрэмжээрээ зөвгийн балаа нэмээд өөрийнхөө хамтанд тааруулаад би нэг 4 халбаг зөвгийн бал хийсэн баха. Тэгээд цагаангаа орно, лимон орно, нэг 2 лимон, 1-2 лимон. Тэгээд нэг мэдрэмжээрээ цагаангаа бас мэдрэмжээрээ хийж гэдгээ болно дөө. Тэгээд нэмээд синамон нэг 2-оос 2 албаг хийчихвэл зүгээр синамоны нундаг. Тэгээд энэ cold brew учраас нэг хүүтнэр нэрдэг арга учраас нэг халуун биш хүүт ус хийж бас болно. Хүүт ус хийгээд хийх хэрэгтэй ер нь бол. Ойролцоогоор нэг энэ чинь литр 2 литрийн шилвсэн гэдээ үзэх юм бол 1 литр 800 хавцаа миллилитр болсон. Тэгээ энийг хийчихэд 90 тарихнаа ер нь бол газ цэвэрлээд зэгцэлж хэрэгтэй. Тэгвэл айгүй аятайхан байдаг. Амьдралаараа амархан болоод байгаа юм шиг. Тэгээ үүнийг хөрөгчөнд хийж хонуулаад маргааш нь ингэж гаргаж ирээд уунаа.
За энийг шууд аяглаад уучихгүй сайхан бэлдээд шүүгээд нөгөө тэр кофего шүүчнэ. Тэгээд илүү дутуу юмнуудыг салгаж аваад сайхан дааванд боож нөгөө кофе гаргаж маргаад энэ дэхтэй ер нь жоохон ядаргаатай л байсан л да. Ер нь тэгэл янз юмд ингээл хольж гутгаж хийгээл аргыг нь болоод шүүсэн байдгийн. Одоо нөгөө нэг таад мэддэг бол нөгөө арц бяцлаг шахдаг он ингээ хийцэн байгаа. За одоо амсаж үзье. Ерөнхийдөө бол мөс хийгээд нөгөөхөө хийгээд ингээд уухад бол амар фреш гоё санагдчихсан. Өглөө ч юм уу эсвэл өдөр нэг ажил хийгээд ядарсан үедээ ч юм уу айгуугаас ирэх юм бэлээ. За баярлаа.